Таны харж байгаа зураг монголчууд баярлаж сурчээ гэдгийг шуудхан хэлээд өгнө. Хогоо ил задгаа хайдаг баяр гэхээс илүүтэйгээр нийтийг хамарсан хог тарилт болж таардаг байж. Харин өчигдөр нийслэл даяараа цугласан талбай ийм байдалтай байна. Хүүхдийн баярын дараахан шиг нэг баяр дуусаад нэг 7-8 цагууд нэг түр ингээд улсуудыг яачаад хог зөвөрлөдөг штэ. Тэгэхээр чи бүр ингээд 2-3 хогны машин талбай дээр хог ачдаг байсан байхгүй. Бүр ингээд том нэг хогны машинууд явж. Энэ жил бол ерөөсөн тийм байгаагүй. Одоо энэ хогийн савч өсөр бүр дүүрэн хальцсан байгальтай ер нь хог хийгээл айгуу гоё ингээл явж байгаа юм чи. Хогоод энэ хогийн савр гүйжрээл хайчдаг би ер нь хараад ингээл зураг дарж байгаа шигсэн бас ингээл хараад явдаг байхгүй. Тэгээ хуучин улсууд бид нар л жаахан хинэггүй байхаас биш одоо залуучууд бол ерөөсөө шал ангуулсан байж тээ нийгмээ дагаад хөгжлөө дагаад ерөөсөө тий хог мог хаяхгүй ерөөсөө хараад байхад бол энэ юм идсэн ус юм барьж байгаа шүү хогийн саврыг хийж байгаа харагдаж байна тий. Годомж талбай дээр нус цэрэг хаяад байгаа бас харагдахгүй байна тий. Ерөн л их шал тий зөв болсон байна тий. Хуучин чинь талбай дээр чинь баяр ясаа лонхны баяр модох чинь ингээл шил шампансаг хог тариад хайждаг байсан. Одоо бол ерөөсөө зарим нь бол торонд хийгээд хажуудаа тавиад аваад хогийн саврыг хийж байна тий. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 32 хүн цэвэрлэгээний ажил хийсэн. Өмнөх жилүүдэд дунджаар 15 орчим хог ялгардаг, ингэхдээ ил задгаа хогийг түүж цэвэрлэдэг байсан. Харин энэ жил 6.3 тонн хог төв талбайгаас ачуулсан. Ингэхдээ задгаа хогийг биш зөвхөн хогийн цэгүүдийг л цэвэрлсэн байна. Гэр баярлал сурж байна. Улсууд бол ухамсартай болцсон байна. Энэ иргэдтэй бас баярлалаа. Та бүхэн дараачих хаймда энэ манай зам энэ цэвэрлэгийн дээр анхаарч бас хотын хөгжлийн төлөө бас хувь нэмрээ оруулж яваач гэдэг хүсмээр байна. Улаанбаатар хотын иргэд соёлжиж, нийслэл хотоо хайрлан цэвэрлэгээний ажилчдын хөдөлмөрийг үнэлж эхэлжээ. Үүнийг дагаад бидний хойч үе ирээдүй болсон хүүхдүүд ч зөв хүмүүжлтэй болсныг талбайн зурагчид ажигласан байна. Монгол улсад соёлын давалгаа үргэлжилж байна.